За манай энэ нийлмэл хөлөмж байгаа. 3 хөлөмжийг нийлүүлээ дундаа юм хангу учраас нийлмэл хөлөмж гэж ярьж байгаа юм хөлөмжийн дотор бид нарс модыг бортхонд үржүүлж байгаа байдалтай та бүхэн танилцж байна. Нийтдээ энд бол нэг 120 мянган тарцуулгач байгаа. Тэгээд ингээ газраас хөндийлсэн Солонгосын хөлөмжинд үржүүлдэг технологиг бид энд нэвтрүүлэхийг зорж ажиллаж байгаа. Тэгээд энэ бол энэ жил тарьсан үрээр хавар 6 сард үргэлжлүүлж ургуулж байгаа юм тарьц суулгач байна. За тэгээ одоогийн байдлаар бол өндөр ургалтын хувьд бол нэг 10 санжийн өндөртэйгээр ургаж байна. Ил талбайд ингээд тарих юм бол бид нар 2-3 санж ургадаг байгаа. Энэ илүү тал нь болохоор бид нар бага талбайд чанартай тарьц суулгацыг хүссэн хэмжээгээр гаргаж авах гэдэг гол чухал үзүүлэлт нь байж байгаа. Тэгээд яг анхных нь хөрөнгө оруулалтын зардал нь өндөр боловч энэ бол одоо уур амьсгалын өөрчлөлттэй энэ цаг үед бол энэ нарсныхаа энэ тухайн үржүүлж байгаа модныхаа одоо орчныг нь бүрдүүлээд тата нөхцөлийг нь бүрдүүлээд ямар ч эрсдэлгүйгээр бага зайд ажиллах хүчээ хэмнээд юм ургуулах илүү талтай гэж бид нар үзэж байгаа. За сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Солонгосын ногоон төслийн зохицуулагч Ган Зэрэг байна. За тэгээд манай төсөл бол өөр ангаа, хөвсгөл, сэлэнг, бууганд сэлэнгийн бууганд тэрэлж гээд нийтдээ ер нь 5 газар хэрэгжиж байгаа. Тэрний сэлэнгийн, ерөө сумын, бууганд тосхны мод үржүүлгийн газар дээр бид нар ирсэн байна. Мод үржүүлгийн газар маань болохоор 15 га-ны хэмжээтэй энд бид нар ил талбай болон хөлөмжийн дотор үржүүлгийг хийж байна. Тэгээд 22 оноос манайх 3 дахь шат бол 22-оос 26 оны хооронд хэрэгжиж байгаа төрний нэг хэсэг байна. Төслийн талаар та бүхэн товт танилцуулах юм бол манай төсөл нь одоо 19 дахь жилдээ явж байгаа. 2007 он төсөл эхлээд 10 жилийн хугацаанд 2007-оос 16 оны хооронд бол 10 жилийн хугацаанд ойжуулалтын төсөл, говь өрийн бүсэд ойжуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлсэн. 20 дугаар шат маань болохоор 16-аас 21 оны хооронд бол Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт Монгол Солонгосын найрамдлын цэцэрлэг төрөлн 40 гад байгууллагад амжилттай хүлээлгэж өгсөө. 3 дугаар шат маань болохоор 22-оос 26 оны хооронд 5 жилийн хугацаанд 8 сая $8 хөрөнгө оруулалттайгаар саяны миний хэлсэн Төв аймгийн Лүнсум, Өвөрангай аймгийн Арвахэр, Хөвсгөлийн Мөрөн, Сэлэнгийн Ерөө сумын Бууганд тосхон мөн горх тэрэлжийн байгалийн зохицуулалт газарт ингээд 5 газар бид нар төслөө хэрэгжүүлж байгаа. Төвний нэг болох Сэлэнгийн аймгийн Ерөө сумын Бууганд тосхны мод үржүүлгийн газар бид ирсэн байна. Бид 15 га мод үржүүлгийн газар байгуулахаас гадна төмрийн хяналтын систем мөн 630 га төмөрт дорооцоо нөхөн сэргээх ажлыг Сэлэнгийн нэг талбай дээр хийж байгаа. Бид энд үржүүлсэн тарьцуулгацаараа бол саяны хэлээд байгаа 630 га дорооцоо нөхөн сэргээлтнийхаа нэг хэсэг талбайг эндээс гарсан тарьцуулгацаараа ойжуулалт хийхээр төлөвлөж ажиллаж байна. Энийг бид нар одоогоор бол хөлөмжөндөө амжилттайгаар ингээд үржүүлээд үр дүнгээ авсан. Ойжуулалтанд гарахаар хэр байхаа гэдгийг бид нар бас давхар туршиж энэ технологиг бүрэн яг бүтнээр нь үржүүлгээс авахуулаад ойжуулалтанд гартал нь бол туршиж үзэхээр ингэж ажиллаж байгаамаа.